Морин дээр явж явахдаа шүлгийн санаа дээр төрн гэж ирэн амарсан. Ямар нэг дахиж ямар нэг дахиж яг шүлэг уншчихсан гэсэн бодол төрж ирсэн би юу юм. Би ерөөхдөө шүлэг уншихсан, шүлэг зохиохоос гэдэг нь ерөөхдөө ганцаараа мөртөөгөө хоёулахнаа ярьдаг ч юм уу тэр үед ерөөхдөө шүлэг уншii зохио энгүүл яг тийм санаа нэг ерөөхдөө. Өөрөө зохиож үзсэн үү? Үзсэн би ерөөхдөө тэгэл жаа би зохионо. Захаасан санийг сонсохгүй юу? Монголын муухай болчихсон да. За. Аавын хэдэн хүүхдүүд нь англи сурахаар явчихсан. Ээжийн хэдэн хүүхдүүд нь Итали сурахаар явчихсан. Үннээр юу гэхээр улс төр нь хорчихсон. Шудраг юу гэхээр шүүх цагтаа норчихсон. Ийм нийгэм дамжирч болж гинүү да. Ирээдүйн хойч үедээ юу өглөөлөх вүлээ? Газар доорх баялагтайгээд гадаадуудад өгчихсөн. Гайгүй хэдэн төгрөгтэй гайл даваад цутчихсан. Ийм нийгэм дамжирч болж гинүү да. Ирээдүйн хойч үедээ юу өглөөлөх вүлээ?